Улсын тэргүүний Зэрэг сумын Бургасан багийн малчин ган төгс 1990-ад оны үед илгээлтээр малдар гарчээ. Аав ээж ах дүү нутгийн буурлуудаас мал маллах арга ухаанд суралцаж түүнээс хойш 30-аад жил мал маллаж байгаа бөгөөд энэ жил ийхүү малчин хүний цаг наргүй хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлэн аймгийн авраг малчин гэр бүл боллоо. Аврагын шагналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд иргэдийн хурлын төлөөлөгч Ховд аймаг дахь Зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга Дэлгэр сайхан нар сум орон нутгийн удирдлагуудын хамтар гартуулж баяр хүргэсэн юм а. За энэ суманд одоо малынхаа буян гიშгийг цааман одоо 9 эрдэнэ харуулж ингээд гişиг буйнаа хоройлж байгаараа гэж тааханд хүсэж байна. За мөн аврагын мөнгөн шагнал 252 мянган төгрөг. За ингээд аймгийн авраг болсондоо их баярлж байна. Анх тусдаа гарахдаа нэг 100-аад багта 20-аад багта тусдаа гарч ирсэн. Тэгээд тэнэг буурлынхаа буйныг өржилээл одоо 1000 гаруй малта сайхан хэдэн мал эсгээл амьдэрч байна. Өнөөдөр ингээд аймгийн авраг малчин болсондоо маш их баяртай байна. Тэгээд энэ амжилтаа зааш баттах нь илүү сайн ажиллахын төлөө хөдөлмөрлөнө гэж бодож байна. Аав ээж ахын дүүс нутгийн удирдлагууд бүгд дэмжиж тусалж явуудагт их баярлалаа. Мал мална гэдэг бас амар ажил биш ээ. Ялангуяа цас зудтай хүнд цаг үед бүрч хэцүү. Харин өв сургамал сайн гарч байгаль дэлхий дэлгэнэх үед мал малчин хүний нуруу тэнийдэг юм. Өнгөрсөн жил цаг агаар таатай байсан учраас аврагынх энэ хавар төл сайн авчээ. 300 гаруй төл хүлээн авч мал сүргээ өсгсөн байна. Аврагууд буурлуудынхаа өгөөж баян нутагт мал сүргээ маллан илүү их хичээж амжилтаа улам ахиулахаа илэрхийлж байлаа.